Сайн байцгаана уу? Янжмаа чутмаа байна. За, 1-р Коринт 10:13 талаар би сорилтын талаар Библиэлд юу гэж бичигдсэн байдаг талаар жоохон уншиж өгье гэж бодсон юм. 1-р Коринт 10:13. Та нарт өвчлсөн сорилт нь хүнд тохиолддог зүйл юм. Бурхан итгэмжт билээ. Тэр та нарыг хэрээс чинь хэтэрсэн хүчээр соригдохыг зөвшөөрдөггүй. Харин сорилтыг төсвөрлөж чадахын тулд сорилттой хамт мөн гарах замыг ч өгдөг юм. Тэгэхээр эзэн бурхан сордог гэж хүмүүс ярьдаг л да. Бид нэг янз янзын нөхцөл байдал, дэлхийн амьдрал, чөтгөр гээд олон зүйл сордог. Тэгэхээр бүх хүнд сорилт ямар нэгэн байдлаар байдаг гэсэн үг. Тэгээ бурхан бол итгэмжтэй. Яг л тэр бидний хэрээс минь хитэрсэн хүчээр соригдохыг зөвшөөрдөггүй. Тэгээ янз бүрийн байдлаар сорилт ирж байгаа юм бол бурхан бас тодорхой хэмжээр хамгаалж, хайрлаж, тэр сорилтанд төсвөрлөх төвчээрийг дээрэс нь бас гарах замыг ч гэсэн бас өгдөө гэж ойлгож байна. За яагаад вэ гэх юм бол тэр буруу зүйлээр бурхан намайг сорьсон гэж ярьж болохгүй. Яг бол 1-р Иохан 1:12-17 уншиж өгье. Сорилтыг төсвөрлөдөг хүн ерөөлтөө ёо. Учир нь тэр соригдчиход эзний өөрийг нь хайрлаж дамсан амин тутмыг хүлээн авна. Хинт соригдтоо бурхан намайг сорж байна гэж бүү яриг. Учир нь бурхан бузар муугаар сордоггүй бөгөөд өөрөө хэнийг сордоггүй. Харин өөрийн хүсэл тачаалтаа автаж уруу татагдах үедээ хүн бүр соригддог. Тэгээд хүсэл тачаал нь үр тогтоон нүглийг төрүүлдэг. Нүгэл нь биелэлээ олохоор үхлийг авчирдаг аж. Хайтах тун нар бүү мэхлэгдэх түн аливаа сайн сорих ба аливаа төгс бэлгэн дээрээс гэрлүүдийн эцгээс бужирдаг. Түүнд өөрчлөлт байхгүй. Өөрчлөгдөх сүудэрч байхгүй гэж хэлж байгаа. Тэгэхээр биднэрт анхаарах зүйл байгаа. Ингээд сорилтонд орох үед хүмүүс төсвөр төчөөлөө алдаж амар хулан гаалтах магадлал маш өндөр байдаг. Тэгэхгүйд бол өөрийнхөө сүнсийг захирж сурах явдал маш чухал. Сүнсээ захирдаг хүмүүс сэтгэл санаа болон бие махбодоо зархахад боломжтой байдаг. Өөрийнхөө сүнсийг захирдаггүй хүн бол эргэн тойрондоо хэрэм босгоогүй нурсан хот буюу гэж Сургаал төгс 25:28. Тэгэхээр сүнсэд захирдаг хүн бол яг хэрэм бат хэрэмтэй адилхан мод дотшоо юмыг оруулдаггүй гэсэн. Ялангуяа сэтгэл санаа, оюун бод руугаа юмыг оруулдаг. Их бузар сүнсийн тайлд голцоо төр сорилтууд тагтлаганд болдог л доо. Тэгэхээр сүнс нь хүчтэй хүн, өөрийнхөө сүнсийг захирдаг хүн бол эргэн тойрондоо яг хэрэм барьсантай адилхан хүн байх нь. Харин захирахгүй үед хэрэмгүй тэгээд бүр зүгээр нурцсан хотшоо гэж хэлж байгаа. Зүгээр ч хот биш. Тийм учраас өөрийнхөө сүнсийг захирах, өөрийнхөө сүнсийг ойлгох явдал, ялангуяа бас ариун сүнсийг мэдэх явдал, сүнслэг зүйлүүдийг мэдэх явдал бол маш чухал байгаа. Тэгэхээр мэдээж ертөнцид бид нэр сорж идэг. 1-р Иохан 2:16-18. Учир нь ертөнцид байгаа бүхэн тухайлбал махан биеийн хүсэл тачаад, нүдний хүсэл тачаад, амьдралын бардан багтал нь эцгээс бос. Харин энэ ертөнцөөс ирдэг юм. ертөнц хийгээд түүний хүсэл тачаал нь өнгөрнө. Харин Бурхны хүслийг үлддэг нэг нь мөнхөд оршдог. Нийлхсэн энэ бол эцсийн цаг. Христийг эсэргүүцэгч нь ирж байна гэж та нар сонсончлон одоо ч гэсэн Христийг эсэргүүчэд олноороо гарч ирж байна. Энэ нь эцсийн цаг гэдгийг бид үнээс мэднэ гэж байна. Тэгэхээр үнэхээр эцсийн цагт бид нэр амьдарч байгаа гэдгийг ерөөсөө мартаж болохгүй. Тэгэхээр соригдохгүй тул сэргэг бай, залбир, сүнс хүсэж байна. Харин махан би сул дорой юмаа гэж Матай 26:41 дээр Иесус хэлсэн байл да Петерт. Тэгэхээр сүнс бол үргэлж сайныг хүсэж идэг байна. Харин махан би сул дорой. Тийм учраас бид нар сорилтонд унах магадлал ихтэй байдаг. Ялангуяа ертөнцийг хүсэл тачаалт. Тэгээ тэрийгээ болохоор эзнээс ирсэн эзэн намайг одоо жил тамхи татгахыг зөвшөөрж байгаа ч юм уу, арь ухаар сорж байгаа ч гэдэг юм уу. Эсвэл хар тамхи хэрэглүүлж бай. Энийг ингэсний ачаар би хар тамхи хүрх гэж одоо хэрэглэдэг олон хүнд хүрх гэж байгаа юм гэж ярьж байгаа хүмүүсийг сонсож ерөөсөө болохгүй. Яагтвэл та хар тамхинд одоо донцоо хүмүүст үйлчлэж байгаа бол заавал өөрөө хар тамхи тогтож ерөөсөө ч болохгүй. Тэр хүмүүст үйлчлэж байгаад өөрөө хар тамхинд орсон хүмүүсийг хүнийг хүртэл би мэднэ. Хар тамхинд донтолт бол маш аюултай зүйл жишээчгэд. Тэрнээс Иесус итгээд гарсан хүмүүсийг би бас мэднэ. Нэлээд хэдэн ч удаа дайралтаж байсан. Тэгэхээр дэлхийд соригдож байгаа сорилтуудаар өөрийгөө соригдчоод өөрийнхөө гим нүглээс болоод эсвэл үнэхээр дэлхийн сорилтоос бол соригдож байгаад өөрийнхөө хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал энэсээ соригдчоод эзэн намайг сорилоо гэж ярьж юусаа болохгүй.
Харин эсрэгээр нь эзэн их юм цогдохгүй байхад далайн ус давлгаалахад хамгаалдаг байх нь. Дээрээс нь гарах арга замыг байнга өгдөг байх нь. Тийм учраас эзнээс зурч амьдрах явдал бол маш чухал байгаа. Тэр өөрийнх нь хуучин хийсэн гим нүглээс болоод янз бүрээс хорилдуу ч юм уу орж ирэх магадлалууд бол бас байж болно. Тэгэхээр та бүхэнд хэлэхэд янз бүрээс хорилт болох юм бол эзнээс зураад мэрэгүү ухаан гуугаад тэсвэрлэнэ гэсэн үг. Сүнс чинь өсөх тусмаа ялангуяа тархитлагаа бие махбодод орж иж байгаа сорилтон дээр маш тэсвэртэй яг хан харамтай байгаа юм шиг бац зогсож чаднаа гэсэн үг. Дайсан үнэхээр гадаа бороо шорго орж исэн ч хаана байшин дотор сууж байгаа хүн бол ямар ч аюулгүй тэрийг мэдрэгчгүй байж л байдаг. Тэрнтэй адилхан байна л гэсэн үг. Тэгэхээр гол нь суурь нь Есүс гэдгийг юусоо мартаж болохгүй шүү. За тэгээд эзэн энэ хүн сонсогч бүрийн дотор хүн хүчтэй байх болтгоо альва дэлхийн дээр сорилтонд орохдоо төсвөр төвчээртэй байж та түднэрт бас арга замыг өгөх болтгоо эзэм нь биднэрт ч гэсэн арга замыг өгөх болтгоо эзэм нь. Тань үнэхээр баярлалаа. Тэгээд альва сорилтыг төсвөрлөх төсвөр төвчээрийг өгөөрөө тэгээд бас түүнийг гарах арга замыг өгөөрөө эзэм нь. Тэгээд бидний дотор хүмүүсийг та хүчтэй болгож өгтөн. Тэгээд бидний сүнс ариун сүнстэй нэгдмэл болно, нийлэх болтугай. Тэр үед ариун сүнсний үр жимс хангалттай урах болтугай эзэм нь. Танд баярлалаа.